1220 дугаар цэцэрлэгийн багшийн туслах ганцхан байна. Хүүхдүүд танилттай өнөөдөр багш нь дэлхийн шийдвэр бүтээл болох Эрик Карлын зохиол эзэмсэн авалтай үлгийг ярьж өгье. Сарын гэрэл нэгэн навчин дээр жижигхэн юм харагдана. Наманлаа бүтэн сайн өдрийн дулаахан өглөөллөө. Өнөөдөр түнэс нэгэн жижигхэн авалтай гарч ирлээ. Авалтай эзэн маш өссөн байлаа. Эзэмсэн авалтай юм олж идгээр явлаа. Нэг өдөр боллоо. Нэг алим идлээ. Хоёр дахь өдөр нь хоёр гэр нүж иджээ. Гівч авалтай эзэн өссөн гэрээ ялаа. Гурав дахь өдөр нь уран чав нүж идлээ. Авалтай эзэн өссөн гэрээ ялаа. Дөрөв дахь өдөр нь дөрөв үзээцэн нүж иджээ. Гівч авалтай эзэн өссөн гэрээ байлаа. Тав дахь өдөр нь харин авалтай таван жуулч нүгэж иджээ. Гівч авалтай эзэн өссөн гэрээ байлаа. Харин хагасаа өдөр нь нэг зүсэн шоколадтай билүү, нэг зайрмаг, нэг хөргөст хэмэг, нэг зүсэн бяцлаг, нэг хэрчим модончихэр, нэг зүсэн инталтай боо, нэг зайдас, нэг жижигхэн кекс, нэг зүсэн хагас өгч иджээ. Гэтэл оройн авалтай эзэн маш хөдөж гинэ. Тэгээд дараагийн өдөр дахин бүтэн сайн өдөр боллоо. Авалтай амттай ногоо найрч иджээ. Ашгүй авалтай эзэн өсгөө боллоо. Жижигхэн байсан авалтай одоо харин ийм том авалтай болжээ. Удалгүй авалтай өөртөө жижигхэн хүрхүүлэнгэр барин авалтай гэр дотроо 2-7 хоног гаруй болжээ. Дараа нь гэрийнхээ бүрхүүлээ цоож нүх гаргалаа. Тэгээд хамагчлаараа зүтгэсээ байгаа гадагшаа гартал авалтай маань харин ийм том ирээхээ болон нисэж гинэ. Анхаарал хандуулсан эцэг хүүхдүүдтэй баярлалаа. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Чингэлтэй дүүргийн 277 дугаар цэцэрлэгийн баг бүлгийн багшийн туслах мөнх хатган багш нь байна. Багш нь өнөөдөр та нартай ховдог хоёр бамруулш үлгэрээ ярьж өгье. Эртээ ардын цаг сүмбэр уулын тэртээ сүүн далайн захад араатан жигүүртэн ч нэвтрээгүй амтан хүн очоогүй өдгөн ногоон шугуй хөвшиг баавгай хоёр хөөрхөн бамруулштайгаа айл болон альдрын сод гэж гинэ. Тэд өсөн тарноод алтан дэлхийгээр хэрэн хэсэж аз жаргалаа болохоо шийдээд хөгшин их дээрээ очиж гинэ. Хөгшин их нь хоёр бамбуушаа тэрвэрч үнсээд хизээж хаач нэгнийг орхиж болдоггүй юм шүү хүүхдүүд минь гэж загчээ. Хоёр бамбуушч бид таны захаасыг заавал биелүүлнэ гэж хэлээд асын замдаа галаа. Эхлээд айн захад очиж гин. Дараа нь талд нь хурж гинэ. Яваад л байж гин. Бүтэн нэг өдрийн турш явжээ.
бүр сүултээ хоол хүнсэнч барагдан тусчихлаа. Гэтэл баг бамбрууш хотод гэдэс хоол нэхэд дисхийн аргагүй боллоо гэж гомгорчээ. Харин ах нь толгой минь чиргээд дисхийн аргагүй болж байна гэд толгоогоос хэсэрч. Тэд арай ятан явж байдаг. Зам дээрээс нэг жагсан бяслаг олж гинэ. Бясалгаа хэрхэн шударгаар хуваах вэ? Гэтэл том ах нь энэ дүү надаас арай томыг аваад идчихгүй байгаа. Ах надаас арай томыг аваад идчихгүй байгаа та. Гээг ухаан жолоогүй айцгаач гин. Сүүлдээ хэрүүл маргаандаа хурж өөдөөдөөс гээг архирдаж гинэ. Тэдний маргааныг айн удаас сонссон цаг шар өнөг гарч ирээд хүй дүүнэр минь та нар чинь юундаа ингэж баалддаг вэ гэж асуухад хоёр бамбрууш бясалгаа тэнцүүхэн ууж чаддаггүй гэж гин. Үүнийг сонссон зайч шар өнөг энэ чинь ялимгийн жижигхэн хэрэгвэ. Бясалгыг чинь их чинь хуваагаад үгүй гэхэд хоёр бамбрууш гэлээ гэдэг бом баяр боллоо. Гэтэл өнөө бясалгыг чинь алдаад жижигхэн том хуваач гэж гинэ. Үүнийг харсан хоёр бамбрууш энэ том байна, энэ жижиг байна гэж сандралцахад үнэн гайгүй дүүнэр минь их чинь одоохон тэнцүүхэн болгоод үгийгээ бясалгаас нь тассан эсгээс нь аваад хоп хийдэл идчихэж гин. Гэтэл хоёр бамбрууш сандралтаад том байна, жижигхэн байна, нөгөө тал нь байхгүй болчихлоо гэх зэрэг сандралтаж эхлэхэд зайч шар өнөг дүүнэр минь энэ юу аах вэ? Ялимгүй жаахан хэрэг их чинь одоохон тэнцүүхэн болгоод үгүй гэж хэлээд аваад дахиад хажуунаас нь аваад идчихэж гинэ. Үүнийг харсан хоёр бамбрууш дахиад сандраад бэлэг бүр байхгүй болчихлоо, жоохон болчихлоо гэж хэлэхэд гайгүй дүүнэр минь их чинь иргсэн ажилдаа эзэн болдог хүн шүү гэж хэлээд ахиад хажуунаас нь цастаад аваад идчихэж гин. Үүнийг энэ янзаар хуваасаар байгаад хоёр бамбрууш үрцих хэмжээтэй бясалгаг үлдчихэж гин. Гэтэл өнөг за ямар дүүнэр минь багч гэсэн тэнцүүхэн л боллоо. Хоол болох тугай гэж хэлээд тоосон шинжгүй сүүлээ ганцхан шаргалзуулаад одчихгэн. Ингээд хоёр бамбрууш ховдог хойрог замгаасаа болж хоолгүй үлдсэн гэдэг. Хүүхдүүдээ ховдоглох гэдэг ийм л аюултай юм шүү. Тэгвэл би ясхийн газраас тоос та толон ирээ. Аттан муулаас чинь хог мургаад
яснаа нэг өндгөө өгөөд явуулчих юм. Маргааш нь зэрэг чарам дахиад ирэл. Шаацаагүй дахиад нэгээс өгөөч. Үгүй та өчтөр авсан гэжтэй. Юу гинэ чи тэгвэл би асхийн газраас тос татуулан нэрээ аттан модас чинь хогморгоод хайртай өндөрнөөс чинь аваад явна да. Тэгтээ шаацгаа айгаад дахиад өндөө өгөө явуулчих гинэ. Өдөр бүр зал чарам гэрсээр дагаад шаацгаагүй ганцхан өндөртөө үлдэж гинэ. Зал чарам нэг хизээрээ үлдсэн ганц үндийг минь ахвардаа гээд ойл цотл холон бууж ирээд шаацгаагүй чи юунд байлаа юу алаа зал чарам өдөр бүр ирсээр байгаад би ганцхан өндөртөө үлдчихлээ. Тийм үү. Тэгвэл би нэг арга зааж өгье. Зал чарам ирээд үлдсэн ганц өндгөө өг гэвэл өгөхгүй гээрээ. Асхийн газраас тоос татуулан ирдэг Туйрчин хаан байна. Аттан мөдөсийг чинь хуг мөрөгдөг Эрчин таван гэж хэлээрээ гээд гүйгээд явчихжээ. Маргааш нь шаацгаа дахиад ирэл. Шаацгаа чи үлдсэн ганц өндгөө өгөндөө. Үгүй би өгөхгүй гэж зоригтойгоор хэлэхэд ихэд уурлан. Чи юу гинэ? Тэгвэл би асхийн газраас тоос татуулан нэрээ аттан мөдөсийг чинь хуг мөргөөд үлдсэн ганц өндгийг чинь аваад явна да. Асхийн газраас тоос татуулан ирдэг Туйрчин хаан бай. Аттан мөдөсийг минь хуг мөргөдөг Эрчин хаан байна. Ихэд уурлан. Чамд энэ үгийг хэн зааж өгсөн? Чи чаазаа. Би бодол оров. Санаа төрөв. Үнэн ихэд уурлан уйлаас мостыг шошгон тойроход шаацгаа хуайсанда хулган хийсэн. Хичээж гинэ. Чарам хулган юм хүндээ чад. Хулганаа. Хүлээгээрээ. Би хуянаас хураагаад завгүй байна. Ийм хөөрхөн дуу хоолойтой чинь өшөө ямар хөөрхөн байгаа болоо. Ийм хөөрхөн толгойтой чинь их би хөөрхөн байгаа да. Бутгас гээд гараад ирсэн. Зал чарам нэг ганцхан хав гээд өгчиж нэ. Шаацгаагүй. Үнэгчмэн. Өмөр гэж идэв. Өмхий байдгийг. Ангар гэж идэв.